За хөрний залуу сааны явна нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За энэ удаагийнхаа дугаарын бид хийж чаддаг болонгаар барилгын салбарын их бүтээн байгуулалтанд залуучууд хэрхэн оролцож манлайж оролцож байгаа. Энэ салбар залуучууд биднэрт ямар боломжууд байгаа талаар та бүхэнд хүргэе гэж зорж бэлтгэлээ. Харин залуу сааны явна гэдэг болонгаараа Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан Монгол залуучуудын хүсэл мөрөөдөл ер нь хаана явна вэ тийм ээ? Монгол залуучууд бид нар юунд хүсэж зорж тэмүүлж амьдрах ёстой вэ? Монгол залуучууд юу ямар мөрөөдөлтэй явж байна вэ гэсэн сэдвээр та бүхэнд хуваалцахаар бэлтгэлээ. Ингээ залуучууд та бүхэндээ үргэлж хэрэгтэй ашигтай мэдээлэл хүргэл залуучуудаа хайрлаж та бүхэнд хамгийн чухал зүйлүүдийг залуучууд хийж бүтээж байгаа зүйлийг дэмжиж зорж ажилладаг маань нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. За анхаарал тавьж сонирхцгаано. Монгол улсад их бүтээн байгуулалт эрчимжиж барилгын салбар хурдтай хөгжиж байна. Барилгын салбарын боловсон хүчин дутагдaltaй байгаагаас шинэ барилгууд дээр ихэвчлэн хятадууд ажиллах болсоор баггүй хугацаа өнгөрчээ. Монгол хятад барилгачдын цуваа жигдэрэхэд харин эсэргээрээ Монгол залуус хаан нэгтээ хар бор ажил олж хийх мөрөөдөл хөтлөгдөн харин орныг зорж гэр бүлээ өнчлөн үр хүүхдийнхээ нулимс дүүрнүүдийг сэтгэлдээ санаалзан амьдралын төлөө хар бор ажилд нухлагдана. Хүнд хэцүү нөхцөлд эрүүл мэндээ алдан байж хэдэн бор төрөг цуглуулад ирэхэд нь хүүхдүүд нь танихгүй болчихсон гэр бүл нь хөрчихсөн хүсэн мөрөөдөж байсан сайхан амьдрал нь талаар боломж бий. Тэгвэл ажилгүй байгаа залуучуудыг сурган далгаж ууж барилгын салбарт байгаа боловсон хүчний хэрэгцээг хангаж залуучуудынхаа амьдралыг сайжруулж болмоор санагдана. За хөрний залуу сааны явна нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн бид хийж чаддаг болонгаараа их бүтээн байгуулалтын салбарыг манлайж ажиллаж байгаа барилгын салбарт залуучуудын хийж бүтээд байгаа ажлыг та бүхэнд хүргэхээр бид нар энэ барилгын талбарт хүрэлцээрээд байна. Тэгээд Монголд бол их бүтээн байгуулалт буюу энэ барилгын салбар маш эрчимжээ хөгжиж байгаа салбарт орж байгаа. Тэгээд ер нь энэ салбарын ажиллаж байгаа залуучууд маань хийж бүтээж байна. Энэ дэлхийн хаанаас дутхгүй барилгуудыг босгож чадж гэнэ үгүй юу гэдгээр залуучуудаа чөлөөтэй санал бодлоо солилцъя гэдэг энэхүү яг барилгын талбар дээр нь бид нар ирээд байна л да. Тэгээд миний хажууд залуу инженерүүд болон ахмад туршлагатай инженерүүд тэгээд зураг төслийн залуучууд нь ингээд энд цугласан байж байна. Тэгээд бид нар ингээд залуучдын нэвтрүүлгээ энэ удаа ингээд барилгын салбарын талаар энэ салбарт ажиллаж залуучдын тухай бэлтгэхээр энд хүрэлцээрээд байна. Тэгээд ер нь Монголд тийм ээ барилгын салбар хэр зэрэг эрчимтэй хөгжиж байна вэ гэдэг талаар тэгээд бас өөрийгөө товчхон танилцуулахгүй да. Би Сортоманд компани инженер Мегмар Сүрэн гэж хүн байгаамаа. Ер нь Монгол барилгын салбар хэр зэрэг хурцтай хөгжиж байна. Сүүлийн жилүүд ер нь барилгын салбар ер нь Монголд нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. Ер нь энэ салбарт бол залуучууд үүрэг оройл өндөртэй тийм аль салбарт юм залуучууд их манлайж оролцож байна гэдэгтээ та ер нь залуучууд ер нь энэ салбарт хэр зэрэг бүтээлч хэр зэрэг идэвхтэй ажиллаж байна вэ? Ер нь их идэвхтэй залуучууд ер нь их үүрэг оройл гүйцэтгэж их сайн ажиллаж байгаа. Ер нь Монголын залуучууд дэлхийн барилга стандарт тийм ээ тэнцвүүц тийм барилгуудыг ер нь бүтээн босгож чадж байна уу? Чадлагүй яг тэгээд Монголын залуус ч тэгээд цаашаа ирэх тусам ер нь их чанаржиж их туршлагатай болж тэгээд монголчууд нэг юу гэдэг штэ хятадууд л гэсэн тий хятадууд ер нь бүх юмыг чаддаг хийдэг монголчууд тэгдэг тэр ойлголт ер нь тэгээд байхгүй штэ. Монголчууд ер нь их эрчимтэй сайн хөгжиж тэр барилгыг барьж чаддаг болж байна. Хятадуудаас бол дутах юм байхгүй болж байна. Ер нь ингээд цаашдаа залуучууд маань тийм ээ илүү энэ салбараа тэргүүлж илүү оролцоотой байж тийм ээ заавал юу гэдэг те заавал залхуу Монгол залуучууд залхуу байдаг ч юм уу эсвэл юу гариг уудаг ч юм уу ийм сөрөг зүйлүүдийг сонсохгүй тэрийг хэлэхгүй болсон тийм сайн идэвхтэй байхын тулд ер нь залуучууд маань юун дээр анхаарах хэрэгтэй гэж боддог байна. Залуучуудаа сайхан удирдаад бас тэр хүмүүс ч өөрсдөө бас өөрсдөө бас нэрэлттэй тий. Тэгээд явах юм бол манай залуучууд ер нь цаашдаа хөгжинэ дөө. За цаадалд
залуучуудаа үлгэрж тийм ээ. Бас залуучуудаа өөрийн одоо арга туршлагаасаа хуваалцаж байгаа Ахмад туршлагатай инженер ах маань бас саалд ирсэн байж байна. Тэгээд ер нь таны хувьд ер нь залуучуудтайгаа ажиллахад ер нь ямар хөө залуучуудын маань ур чадвар ер нь ямар түвшинд байна гэж бодож байна вэ? За миний хямглаа. Одоо энэ барилгын 24 хичээлд ажиллаж байна. Дандаа талбай инженер хийж үзсэн. За өнөөгийн залуус нэвтрүүлэг хийж байгаад одоо баяртай байна. Одоо ингээд манай Монгол залуучууд ч бол чадахгүй байхгүй шүү дээ. Тэгээ бүгдийг хийж чадна. Одоо ер нь миний бодлол юм байдгийг. Муу хүн гэж байдгүй. Муу өдрөгч байдаг. Тийм ээ. А манай залуучууд одоо сайхан ажиллаж байна. Манай залуу инженерүүд одоо бас их сайхан өдөрж зохион байгуулж чадж байна. Тий. Одоо бид нар барилгын салбарт анхаарах юм бид нар ганцхан чанар байдаг, хурд байдаг. Тий. Одоо сүүл тавьж байгаа шаардлага. А манайхан бол тэр юуг баримтж ажилладаг. Тэр журмыг л тий. Агуурын хөдөлмөр хамгаалалт эрүүл ахуйн шаардлага. Энийг хамгаалал барилга барьж ажиллаж байна. Тэр нь манай залуучууд чадах юм байхгүй. Одоо дэлхийн ямар ч оронд одоо манай цолоогсын ажиллаж байна залуучууд мөн адилхан солонгос Монгол залуучуудыг 7-800 төгрөг одоо 7-800 долларын салхи авдаг. Манай залуучууд чинь бас дээдлэн сая гэж авч байгаа. Энэ үнэхээр одоо энэ чинь бид нар хийж чадж байна. Тийм учраас салхи манайх өндөр харцсан өндөр. Хоолундээс билүү өгж байгаа. Тий. Тэгээ одоо хамгийн доотлол манай ч 350-60 мянгаас дээдлэн 7-800-аас ийм салхи авдаг. Тэгэхээр өнөөдөр энд Монголд бүтээн байгуулалт хийж байгаа гадаад очиж хүний боолж байхаас энд ажиллаж ирсэн гэж бод. Тийм ойлгостой тийм. Ер нь одоо Монголд бол маш их одоо бүтээн байгуулалт тэгээд гэр оролдлуудыг барилгажуулах гэж цаашдаа ер нь энэ салбар илүү л одоо эрчимтэй байх байх. Тэгэхээр ер нь энэ салбарын залуу боловсон хүчнүүд ер нь ямар боловсон хүчнүүд дутагдaltaй байна вэ тийм ээ? Энэ талаар бас та өөрийнхөө боловсон хүчний хувьд хангалттай байна. Яг зүгээр бас талбай дээр ажиллаж байгаа юм гэхээр би бол залуучуудыг нэг саавалж харахгүй байна. Ер нь миний үеийн хүмүүст их ажиллаж байна. Одоо тэр нь хайж идэх залуучууд нь одоо жилчид манай технологи сургуулийн барилгын зэрэг нэлээд хэдэн төгсдөг юм. Тэгээд одоо энэ талбай дээр ажиллаж байгаа ирэх цөөх харагдав. Энэ бидний үеийн хүмүүст их байгаа юм да. Одоо энэ хүмүүсийг одоо ажлын байрыг тавьж өгөөл одоо бид нар одоо ажлын байрыг тавьж өгөө тийм ээ. Эдгээртээ зад туршлагаа судлаад тэгээд одоо эдгээрээ л хайжлах хэрэгтэй. Тэгэх юм бол Монгол залуучууд бол чадна. Тэгэхээр залуу одоо инженерүүдийг энд дадлгажуулах ч юм уу тийм ээ энэ барилгын талбар дээр компаниудтайгаа хамтарч ажиллах ер нь цаашдаа энэ салбарыг хөгжүүлэх энэ салбарыг илүү эрчимтэй хөгжүүлэхийн тулд та ер нь юун дээр анхааруул зөв гэж боддог вэ дуршлагтай байна. Ер нь одоо хүний л тэр хувь хүний л өөрийнх нь ухамсар итгэх оролцоо шатна шүү дээ. Тэр нь яах юм бол биднээс ингээд сурж аваад мэдхгүй чадахгүй юм асуугаад тийм ээ. А нэгдүгээр норм дүрмээ сайн судлаад авах юм бол энэсээ чадна нэг бол тийм. За миний зүүн гарталт болохоор энэ барилгын одоо архитектурын инженер байна. Цааталт нь бас хэдийгээр сургуулаа төгсөөгүй байгаа ч гэсэн тийм ээ бас инженерээр ажиллаж талбай инженерээр ажиллаж залуучууд бас суусан байна. Тэгэхээр ер нь одоо Монголд тийм ээ архитектур гэж зураг төсөл гаргаж байгаа залуучуудын ур чадвар ер нь бусад орны архитектур зураг төсөл гаргаж байгаа инженерүүдээс ер нь харьцуулбал ямар түвшинд явж байгаа юм? За ер нь бол маш ер нь сайжирч байгаа тийм ээ. Ер нь бол сүүлийн хэдэн жилүүд бол бас ахмад туршлагатай хүмүүсийн доор бид нэр маш боловсон хүчин гарч ирээд тэрний хэмжээнд маш сайжирч байгаа гэж үзэж байгаа шүү дээ. Сайн байгаа. Одоо ер нь гэхдээ бид нар залуу хүмүүс цаашдаа өсөөл сайн сурах хэрэгтэй байхаа тийм. Тэгж бодож байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо энэ барилгыг тийм ээ одоо сүүлийн үед л их тийм өндөр шинэ технологиуд хүртэл гарч ирж байна тийм ээ баталгаатай газар хөдлөлт төсвөртэй гээд энэ барилга одоо ямар технологиор баригдаж байгаа? За энэ манай барилга бол одоо каркасын цотгомол төмөр бетон цотгомол барилга байгаамаа. Тэгээд ерөөхдөө бол сүүлийн үед Монголд хэрэглэгдэж байгаа барилга норм стандартаар барьж байгаа барилгууд сайн барилга. Нэг давхрыг хэд хоногт барьдаг гэж байна? За манайх бол нэг давхрыг бол ерөөхдөө хэмжээнээс хамаарат ер нь 8-аас 10 хоног хугацаанд ерөнхийдөө гаргаж чадж байгаа гэж бодож байгаа тийм. Маш эрчимчтэй ажиллаж байгаа чадвартай тийм залуучтай болж байна. За үнэхээр их сайхан санагдаж байна. Ингээд нэг давхар барилгыг тийм ээ 8-аас 10 хоногийн дотор барьна гэдэг нь энэ ямар их хурдтай тийм ээ ямар их одоо залуучны эрч хүчтэй ажиллаж байна гэдэг нь бас харагдаж байна л да. Тэгээд цаатлын залуу маань болохоор бас тийм ээ хэдийгээр сургууль төгсөөгүй ч гэсэн талбай дээр инженер хийгээд хариуцаад явж байгаа гэдэг нь бас нэлээд тийм хариуцлагатай ажил дээр явж байна. Бас бахархалтай санагдаж байна. Тэгээд ер нь зарим залуучууд маань ингээд сургуулаа төгссөн мөртлөө ер нь ингээд ажил төрлөө олохгүй байгаа ч юм уу бас учраа олохгүй ч юм уу бас янз бүрийн харагдаж байна л да. Тэгэхээр та бас ер нь өөрийнхөө энэ дуршлага тийм ээ яаж одоо оюутан байх үеэс ингэж талбай дээр ингэж хариуцж ажиллаж байна вэ? Бас өөрийнхөө энэ дуршлагаас залуучуудтай хуваалцах байх л та. Би одоо
энд одоо талбай инженер хийж байгаа Батбаатар гэж юм байна. Тэгээд энэ залуучууд талбай дээр зөв харагдаж байна гэж байна. Тэгээд энд бас залуучууд миний үеийн залуучууд их талбай инженер хийж байгаа. Миний хувьд бол одоо анхныхаа жил одоо ирээд ийм том барилга дээр одоо инженер хийж байна. Тэгээд сайн байна. Дөржлөгтэй инженерүүд тэгээд зөв ингээд ажиллаж байна. Ер нь одоо оюутан байх үеэс ч юм уу энэ талбай дээр ирээ тийм ээ практик дээр нь суралцаад явбал илүү ур чадвар талаасаа ер нь хэрэгтэй болов гэж боддог. Ер нь одоо энэ барилгын салбарын сургуулиуд энэ дардлага практик хийх талаас нь жоохон дутмаг байдаг юм болов гэж миний зүгээс боддог л да. Энэ талаар ер нь залуучууд маань өөрсдөө энэ барилгаа хайгаад ингээд оюутан байх үеэс 2 3 дугаар курсээс ч юм уу ингээд ажиллаад байх боломж нөхцөл ер нь ямар хөө байд юм бэ? За яг оюутнуудын хувьд бол зуныхаа удирдлага нөгөө нэг дадлага хийн гээд одоо барилгын инженерийн оюутнууд бол нэг сар 2 сар л дадлага хийж байгаа. Тэгээд тэр дээр бол яг тэ талбай дээр очиод нөгөө инженерүүдтэйгээ харьцаад ингээд өөрөө мэрийгэд явбал сурах юмаа сураад явж болно. Тэгээд миний хувьд бол одоо нөгөө дадлага хийж дуусчаад тэгээд одоо инженерээр ажиллаж байгаа. Тэгээд одоо яг талбай дээр байж байгаа хүн тэнд номын сураад явж байгаа хүн ер нь тэгээд яг вэ талбай дээр яхаар одоо инженер хийгээд зөв инженерийн хийгээд яг явж байгаа үед бол сурах юм бол зөндөө байна. Тэр болгоныгаа тэгээд мэдгүй чадахгүй юм аа хүмүүсээс асуугаад одоо ахмад одоо инженерүүдээс асуугаад тэгээд сурах юмаа сураад явж байгаа тэгээд Ер нь одоо ингээд Монгол залуучдыг зарим моолох үе бас их байдаг шүү дээ. Уудаг ч юм уу залхуу байдаг энэ төр гээл те. Тэр ер нь яг бодит байдал дээр ер нь ямар хөө байдаг юм бэ? Тэгээд хэрвээ тийм Монгол залуучууд тийм сул тал байдаг үл те. Тэрийг ер нь яаж өөрчлөх ёстой гэж боддог вэ? Залуу өнөө. За миний бодлоор бол манай би бол өөрөө маш ажиллаж байгаа нэ орчиндоо бас айгүй ханддаг тийм ээ. Манай орчин бол өөрсдөө бас айгүй зөв хүмүүсүүдийг цуглуулж чаддаг. Нөгөө хүмүүс маань нэг нь алдлаа хөндлөхэд чинь удирдлагууд маань зөв хандаад нэгнийгаа ингээд дэмжиж өгөөд тийм ээ. Заавчгүй Монгол хүмүүс ингээд ажилд одоо ингээд цалингаа буугаад ингээд маргааш ажилдаа ирэхгүй асуудал гаргахгүй гэсэн асуудлыг бол манайх одоо ингээд зэгсэлж чадна. Энэ бол юу гэх юм бол бид инженер техникийн ажилчид ч юм уу орчны нөхцөлийг бүрдүүлж өгөөд нэгнийхээ ас дэмжиж өгөө тийм ээ. Яг ингээд хандаж их юм бол болохгүй юм бол байхгүй хаа. Заавчгүй тийм хандлагыг ерөнхийдөө бол сүүлүүд би бол ерөнхийдөө болиулна гэж бодоод байгаа шүү дээ. Энийг манай барилгын ч гэсэн харуулна. Одоо ингээд манай барилга дээр чинь 19-с одоо 30 насны одоо 50 гаруй залуучууд ажиллаж байна. Яг л хийж бүтээ гэсэн тийм юмсээ залуучууд. Энэ залуучууд бол манайхан ховоршоо юм тийм хүмүүс тийм. Тэгэхээр энэ залуучуудыг илүү одоо бүтээлч тийм ээ. Одоо юу гэдгийг тэр заавал одоо барилгын салбарын гэхээр л одоо юу гэдгийг тийм юу гэдэг аригтаар сэргийлдэг ч юм уу тийм сөрөг утгатай биш тийм ээ. Ингэхгүй байхын тулд танай компани бас ингээд залуучуудаа идэвхжүүлэх, залуучуудаа сэтэлжүүлэх, залуучуудаа хамт олон болгох гэдэг талаас нь ер нь ямархуу арга туршлагуудыг ашигладаг вэ тийм ээ. Бас бусад үзэж байгаа шинэ компаниуд ч юм уу бас туршлага болох болов уу гэж бодож байна л да. Залуучуудаа илүү гоё ажиллуулахын тулд юун дээр нь анхаарах? Хамгийн гол нь одоо баррикадын дарга гэж юм байгаа. Тэгээ баррикадын дарга нь хүн болгонтойгоо өөрөөсөө сайхан тулж харьцаа тийм ээ. Одоо тэгэл нэг нь арх угаал одоо ингээл явчлаа л одоо тэр болгоныг ингээ байн зас залруулж тэ одоо ингээд бас нэг хэлж ярьж тэгээ одоо нэг нь одоо ингээл арх угаал эндэл явчлаа нөгөөдөл нь бас нэг нөгөөдгөө нөө бас өөдөн татах гэж тэ хэлж ярьдаг ч юм уу. Одоо жишээ нь тиймэрхүү юмнаас бол хүмүүс гайгүй болно доо. Таны хувьд энэ талаар юу гэж бодож байна? Залуучуудаа одоо илүү гоё бүтээлч төвтэй ажиллуулахын тулд ер нь юун дээр нь анхаардаг вэ? Юун дээр анхааруул зүгээр гэж боддог? Шагнал урамшуул, цалин тий. Одоо манай бид ч одоо цалин урамшуулын төлөө ажилладаг шүү дээ тийм ээ. Одоо тэгэл одоо хамт олныг бүдүүн бид нар бас байнгаад хоорондоо хурал зөвлөгөө хийгээ тийм ээ. Яриа хийгээд өглөөд одоо зааварчилгаа өгөөд одоо манай баригадын дарга бол өөрөөсөө ажилладаг. Хүмүүс одоо нэг нь одоо нэг өвчин зовлонтойгоо тэрийн ажлыг нөхөөд тийм ээ. Нөгөөдүүд нь хийчих юм уу? Тийм шин. Тэрээс ер нь одоо нэг Монгол залууч хулгайч одоо аригчин тэр зэтгэн салах хэрэгтэй одоо
Одоо энэ ерөнхий одоо захиалагч компаниуд хийм салах хэрэгтэй байхгүй. Өнөөдөр одоо энэ өдөр чадж байгаа хэрэгтэй юм дээ тийм ээ. Талбай дээр хүнтэйгээ харьцаад тэгэх юм бол тэр булгаа гарахгүй, архи уухгүй. Бид нар цалингаа маргааш нь амраадаг. Одоо энэ цалин бол маргааш нэг өдөр цагаан амраас. Одоо нэг өдөр өглөө ажиллах бэлэн байх хэрэгтэй. Тийм л өстой. Тэр зочил бол манай хажуу талбай архи уух тийм асуудал байхгүй. Өнөөдөөсөө Монгол шууд явуулчихдаг манай. Ер нь одоо барилгын салбарын залуучдын цалин хангамж ер нь ямар байгаа вэ? Ер нь хэд ямар төвшөнд байдгийг тэгээд ер нь амьдрал ахуйд ер нь болж гэнэ ер нь залуучууд маань. Цалингийн хувьд бол ер нь гайгүй харьцангуй гайгүй байдэн шүү дээ. Тэгээд ер нь амьдрал ахуйд одоо ер нь тэгээд 300-аас дээшээ л авчтэй. Туслах ажилчин гэхээр л одоо 300. Тэгэл тэрнээсээ дээшээ сая төгрөг хүртэл авдаг. Тэ амьдрал ахуйд нь харьцангуй гайгүй. Тэгээ манайс сая 2-3 залуучууд одоо шинэ гэр авлаа. Тэ одоо ажиллагаа өссөн. Одоо тэр чи эцгийн гараг харахгүй шүү дээ. Өөртөө хөдөлмөр хийгээл тийм ээ. Тэгээ цаага шинэ гэр одоо 3-4 залуу шинэ гэр байсан тийм ээ. Бас болж ш тийм ээ. Чи одоо хүн ч өөр амьдрахын зүйлээ яаж байгаа. Гэрээ заавал эцгээ мэдүүлж чаддаг. Өөртөө гэр орноо барай тийм ээ. Тэгээ одоо гал боломтой бадрааж байна. Тэдэнд бид бас тус дэмжиж өгдөг. Тийм. Тэгэхээр ер нь ингээд та бас олон жил ингээд барилгын салбарт ажилласан хүний хувьд ер нь энэ салбарын хамгийн одоо сайхан нь тийм ээ. Залуучуудад маань одоо үзэж байгаа залуучуудад энэ барилгын салбарын яг хамгийн гоё сайхан нь юунд байдаг юм бэ гэдгийг бас хуваалцахгүй сэтгэлээ. Ерөөсөө сайхан шүү дээ. Одоо ингээд би ч одоо 50 гарсан хүн тийм ээ. Эргээд би үр хөвгтэй хэлээд аав нь барьсан гэдээ яж хат эн чинь үнэхээр бодит юм байхгүй тийм. Одоо би залууч хэлдэг байх. За та нар одоо ингээд өгшөрөхгүй гөвшөрнө тийм ээ. Өнөөдөр та нар ингээд барьсан багт 20 жилийн дараа тийм ээ. 10 жилийн зээгээ юм уу өөрөө хөвгдөг хөтөлж заав нь барилгыг барьсан гэдэг үнэхээр чинь нүдний харагдвал гоё юм байхгүй. Энэ шиг гоё сайхан гэж хаах уу? Таны хувьд Нөө сайхан байлгүй яхаа одоо тэгээд энийг одоо би барьсан юм а тий. Үр хөвгттэй гэл хэлээл ингээ явж байгаа чи бас сайхан бахархуу штайм байхгүй юу? Тэгж л болж байна. за таны хувьд энэ салбарын хамгийн сайхан нь юу вэ? Бид нар чинь бол яг нөгөө хүний нүдэн дээр бидний хийж байгаа ажил бол хүний нүдэн дээр босдог. Хүний нүдэн дээр гой сайхан алдаа оноо нь хүний нүднэрээ ил тод байдаг тийм ээ. Тэгэд бид яг энийг босгоод ч юм уу бүтээсний дараа хүнээс шүмжлээ сонсох нь миний хувьд бол маш тийм гайхалтай тийм болов гэж бодсон. Нэг болсон зүйлээс том хүмүүсээс шүмжлээс тэр л айгу бахархалтай байд юм. Босны дараа л айгу сэтгэл уужрал ирдэг. Тэр л айгу. Таны хувьд За энэ тэгээд ер нь бол бүгдээрээ лэлээ л дээ. Тэгээд одоо энэ Улаанбаатарын бүх одоо барилга байгууллаганд эдийн зүгдэж одоо манай барилгын салбарын л барьж босож байгаа шүү дээ. Тэгэж бодохоор бас тэргээр нь сайхан. залуус өөрсдөө ч санаачлахтай байж баригдаж байгаа байшин барилга дээр очиж туслахаар болов хичээл зүтгэлтэйгээр ажиллаж цаашид ур чадвараа нэмэгдүүлж инженер болсон ч болдог байна. Сурыг гисэн хүнд барилгын талбай өөрөө жинхэнэ бодит туршлага болно. Гэхдээ энэ бүхэн жинхэнэ чин сэтгэлээсээ сурыг гисэн хүний хувьд л бодит биелэлээ олно. Хаврын хавсарганд, зуны агим халуунд, намрын хөтөн бороонд, өвлийн дачигнсан хүүтэнд барилгын талбай дээр мэдэх мэдэхгүй зовлон амсаж зогсно гэдэг амар бишээ. Сэтгэлийн чадалгүй таарахын ир, алсыг харж чадахгүй залхуу нөхрийг бол туулгын жад шиг шантраан. Амьдралын их сургууль, танхимын их сургуулаас хамаагүй хатууч дэндүү өгөөчтэй ажээ. Гэхдээ амар хэлбэр ажил гэж юу байх вүлээ? Хүн өөрөө хүнд хэцүүг туулж, бэрхшээлийг даван байж сайн сайханд хүрдэг үзээ. Инженерийн дипломтой мөртлөө юу ч мэддгүй сурыг гисэн сэтгэлгүй нэгэн байхад дипломгүй боловч жинхэнэ ачааны хүндийг өөрч чадах сэтгэлийн хаттай хэр таарав инженерийн авахгүй цалин авч бүтээхгүй бүтээж хэр таарав инженерээс хэдэн хувь илүү мэдлэгтэйгээр хариуцлагатайгаар ажил үүрэгтэй хандаж чадах хичээл зүтгэлтэй нэгэнж бас байна. За нэг инженер ахтай уулзчихсан чинь ингэж хэлжсэн юм л да. Энэ нооргоо гоцтой хүмүүс чинь энэ хотыг чинь босгодгийн штэ энэ хотыг чинь сайхан болгодгийн штэ гэж хэлжсэн тий. Энэ нооргоо гоцтой хүмүүс чинь л гээд энэ нөгөө нэг одоо барилга дээр ажиллаж залуучдыг хараад тэр ах тэгж бахархаж хэлжсэн байхгүй. Яг тэрэн шиг ер нь ингээд Монгол залуучууд маань энэ сайхан бүтээн байгуулалтын салбарт манлайлж олон сайхан бүтээн байгуулалтыг хийж байгаа нэг бархалтай санагдаж байна. Тэгээд та бүхний ингээд цаашдаа тийм ээ зорж байгаа энэ их бүтээн байгуулалтанд оруулж байгаа том хөв нэмэр тийм ээ энэ Улаанбаатарынхаа гой сайхан харагдах энэ том бүтээн байгуулалтанд оролцож байгаа залуучуудаа бас энэ дурсгалтай инженерүүдтэй цаашдынх нь зорж байгаа бодож байгаа бүх ажлуудад нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Тэгээд манай хот маань сүндэрлсэн олон сайхан барилга байшингуудаар бүтээн байгуулалтаар дүүрэг бол тугай гэж хүсээ өрөөж байна.
За ер нь энэ салбарт одоо тулгарч байгаа бэрхшээлүүд энэ салбарт одоо хөгжүүлэхийн тулд төр засгийн зүгээс ч юм уу юун дээр анхаарах хэрэгтэй гэж боддог бай таны хувьд? Төр засгийн алдаа бодлого жоохон мууруу бодчих тийм. Одоо өнөөдөр чинь манай ажилтнууд их байна гэж энэ чинь бол ажилтнууд биш шүү дээ. Ажил зөндөө байна Монголд бол. Одоо манай чи хэдэн мянган хужаа ажиллаж байна. Тэр үеийн орчууд монголчуудыг ингээд сургаад дадлгажуулаа тийм ээ. Тэгээ ажилтнууд хүмүүс одоо ажилтнууд буур манайх бол харьцангуй бага. Тэгээ одоо ингээд бидний үеч одоо үйл зөнгө ажилладаг байсан. Одоо тэрийг бас жоохон бодох хэрэгтэй байна тийм. Одоо зуны хэдэн удирдал ажиллаж үйл ингээд бүгд ажиллаж болчихсон тийм. Тэгэхээр бид нар дээр үчтэй бид нар үйл зөнгө ажилладаг байсан тийм. Өвлийн барилгыг яаж Тэр технологи байгаад бас одоо энэ методыг электролизараар халаах малах энэ төр маш олон аргаар үү те одоо нэмэлт энэ хийх гэдэг гадуур нь одоо өвөрийн бүтээж энэ төр барих гэдэг ажил ихгүй. Ер нь гаднаас ингээд ажиллах хүч оруулж ирээд Монгол залуучууд гэсэн чинь гадагшаа бас ажил хийх гэж байгаа. Энэ хоорондоо нэгэлтийн зохицолгойг харагдаад байгаа юм л да. Энэ талаар бодлого хэрэгтэй засгийн газар бодлого тийм. Энийг одоо гаднаас орж их одоо юу тог багасгаа тийм ээ. Монгол ажлууд өвхөө ажиллах. Тийм бодлого байна одоо тийм. Тэр бодлого Монгол залуучуудаа илүү дэмжиж өгөх. тийм Монгол залуучууд дэмжих хэрэгтэй. Өнөөдөр манайх чадна бүх чадна. Одоо бид нар тусгайлцсан гэж авч байгаа байхгүй. Өнөөдөр чи туслах гэсэн юм бол чи чадах юм чи өнөөдөр туслах маргаа чи мужаан бол тийм ээ. Тэгэхээр цалин чи нэмэгдэнэ. Тийм бодлого барьж явдаг. Чи чамаа заавал туслахаар ингээл одоо жил 2 жил ажиллах гэсэн байхгүй. Манай компани тийм бодлого болдог. Туслахаар ирээд тэгээд дэвшээд явсан залуучууд бас байгаа. Байгаа. Манай ч одоо ерөөсөө 5-6 жил өмнө байгуулсан компани. Тэндээ бол бас зарим барилга гэж мэдэхгүй хүмүүс ирж байсан шүү дээ. Хөдөө гадаанаас. Одоо сөмөр мужаан болцсон. Сөмөр харамтууч болцсон. Тий? Одоо бид нар ингээд хүмүүс авдаг, хилдэг. Одоо ингээд чи өнөө 3 сар туслах гэдэг. Одоо чадах юм бол чамд 300-аас цалин өгч тий? Начи дараа сар ажил чамд 400, ахаас ажил 500. Манай гол цалин мөнгөн дээр бол харьцангуй өндөр өгдөг. За ер нь ажил ямархан явж байна? Ажил гайгүй сайн. Та энэ дээр ямар үүрэг хүлээдэг вэ энэ салбар дээр? Би энэ дээр мужи хийдэг. Ер нь одоо барилгын салбарын залуучууд маань одоо энэ их бүтээн байгуулалтанд их үүрэг ороолтой, их бүтээмжтэй одоо ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр ер нь энэ та бүхний одоо амьдрал ахуй тийм ээ, цалин хангамж ер нь ямар хөө байна вэ? Ер нь амьдрал ахуйд хүрж байна уу? Хүрж байгаа. Амьдрал ахуйд хүрж байгаа. Цалин мөнгө айгүй сайн болсон. Сайн байгаа. Зарим нэг залуучууд бол одоо юу гэдгийг те Солонгост очивол илүү цалин авах юм уу ингээд бас янз бүрийн боддог юм шиг байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь Монгол залуучууд энэ их орондоо энэ их бүтээн байгуулалтанд оролцоод амьдрал ахуйгаа сайжруулах ер нь боломж харагдаж байна. Боломж байгаа. Гадаад ажилласаас ер нь Монголдо ажилласан хамаагүй дээр шүү дээ гэж бодож байгаа. Тэгээ Монголдо бол цалин бол маш өндөр болсон. Та ер нь хэдийг авч байна? Би одоо нэг сардаа нэг 900 гаргаад авч байна. Нилээн бараг Солонгосын цалингаас дутхгүй авч байгаа юм тийм. Тэгэхээр ер нь одоо ингээд зарим нэг хүмүүс ярьдаг ч та Монгол залуучууд ингээд залхуу байна ч юм уу тийм ээ. Эсвэл Монгол залуучууд арх уудаг ч юм уу ингээд эсвэл хятад байрлах чи илүү ч юм уу тийм. Тэг би бас энэ бодлоо санал нийлдэг юм да. Таны хувьд энэ талаар ер нь юу гэж боддог вэ? Манай залуучууд уг нь сайн шүү дээ. Ажилд айгүй сайн. Ажлыг бол уг нь сайн хийдэж шүү дээ. Тэгээд улсуудл гэж ярьдیں۔ Яг хөө зүгээр магадгүй залуу хүмүүс алдаа оноо байдаг бах тийм ээ. Хэрвээ тийм алдаж явсан залуучууд байх юм бол ер нь залуучууд маань яаж илүү их одоо өөртөө дайчилж тийм ээ энэ салбарт яаж одоо эзэн болох хэрэгтэй гэж боддог вэ? Ер нь ажиллах л ёстой шүү дээ. Таны ер нь өсөл мөрөөдөл юу вэ? Миний өсөл мөрөөдөл ер нь тэгэл байшил барьж ивэл тэгэл гоё шүү дээ. Аль өндөр барилгыг барьж байгаа гоё л харагдаг. За баярлалаа. Зүгээр. Ажилласаа гэрээ. За баярлалаа. За ажил ер нь ямархан явж байна? Ажил сайн байна. Тий. Хэдэн давхар дээр явж байна энэ барилга? Энэ одоо 10 дахь давхар дээр 11 дахь давхар гарах гэж явж байна. Энэ хэдэн давхар барилга вэ? Энэ 16 давхар барилга. Ямар хугацаанд ер нь барьдаг юм? 16 давхар. Энэ одоо нэг 20 дулаан цагийн хугацаанд 8-аас 10 сарын хугацаатай барина энэ барилгыг. 20 сарын хугацаатай. Тий. Тий. Ер нь одоо энэ салбартаа ажиллаад ер нь амьдрал ахуй цалин хангамж ер нь болж гэнэ амьдрал ахуй. Цалин мөнгө хүрэлцээтэй. Би одоо нэдлээ энд туслахаар иржсэн өдрөөрөө цалинжиж байсан. Одоо энд можны үр гүйцэтгээд 450-аас 500-ийн хооронд авчихсан цалин. Тий. Амьдралд цалин мөнгө хүрэлцэж байна. Тий. Ер нь ингээд үзчихээ залуучууд маань юу гэдэг зарим залуучууд маань Монголд одоо ажиллах боломжгүй байна. Тэгээд ажилгүй бас залуучууд их байна гэж ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь залуучууд маань энэ салбарт ер нь энэ их бүтээн байгуулалтанд их оролцох тийм ээ. Энэ дээр хамаагүй туслахаар ч юм уу ирээ цаашдаа
одоо та бол туслахаар ирээд бас ингээд одоо можжаны зэрэгтэй ажиллаж байна гэж байна шүү дээ. Ер нь энэ салбарт ер нь танд хэрэг боломж харагдаж байна уу? Одоо бид нар чи барилгын салбарт ер нь тийм гадаадынхаас нэг тутахгүйгээр бид нар одоо барилгач ер нь чадахгүй юм гэж байхгүй болсон шүү дээ. Одоо монголчууд монгол залуучууд барилгачууд хүч төрж шүү дээ. Тий. Өнөөдөр хинч ирсэн туслахаар ирээд дараа жил хинч можжаны ажил хийгээд ингээд явах боломжтой. Тий гол нь нөгөө хувь хүний сэтгэхүй тий чармайлт хэрэг болно. Тий. Цаашдаа одоо энэ ажилгүй байгаа залуучуудаа одоо юу гэдэг тийм ээ хятадуудыг авчрах биш илүү олон монгол залуучууд энэ бүхгүй ажилласаа тийм ээ дэлхийн тулд залуучууд маань ер нь энэ салбарт юу гэдгийг тийм ирж дадлага хийх тийм ээ ингээд цаашдаа ер нь ийшээ энэ салбарт илүү оролцох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Таны хувьд юу гэж бодож байна? Тий одоо залуучууд ажилгүй гадаар хөлгөлсөн залуучууд зөндөө ш. Тэд бол одоо энэ дэр ингээ барилгач яг үү нэг жил тослох болно дараа жилээс ингээ цалин мөнгө нэмэгдээд ингээ явах боломжтой амьдрал ахуй сайжрах боломжтой. Тий. Гол нөгөө хувийн чармайлт л өөрөө хэрэгтэй. Тий. Ер нь монгол залуучууд бол хийж бүтээж чадж байна гэдэгтээ та санал нийлж байна. Тэгэлгүй яг бид одоо та бүхэн ч гэсэн харж байгаа юм. 16 давхрыг одоо ингээд хинээс тутахгүй барьж байна. Тий гадаадынхаас тутахгүй. Тий. Ер нь энэ их бүтээн байгуулалтын салбарт тийм ээ залуучууд маань одоо манлайлж оролцож байгаа гэдэгтээ та санал нийлэх үү? Нийлдэг яг одоо та ингээд харж байгаа энэ барилга дээр дан залуучууд ажиллаж байгаа бидний үе тий. За тэгээд ер нь ингээд цаашдаа энэ бүтээн байгуулалтын салбарт тийм ээ та бас хэдийгээр ингээд юу гэдгийг тийм ээ туслагаас нэгсэн ч гэсэн ингээд цаашдаа бүр юу гэдэг инженер болоод тийм ээ их бүтээн байгуулалтанд их олон сайхан барилгуудыг хотдоо бүтээн байгуулаарай гэж залуучдын төлөвлөгөөс хүсэж байна. За баярлалаа. Та бүхний ажилч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За эх орны залуу цааны яв нэвтрүүлгээс явж байгаамаа. Тэгээд өнөөдөр бид нар барилгын салбарын залуучуудын хийж бүтээж байгаа ажлын талаар залуучуудад өргөх гээд энэ талбар дээр ирчээд байна л да. Тэгээд ер нь өнөөдөр ажил төрөл чи ямар хөө явж байна? Гайгүй явж байгаа. Ер нь чи хэзээ эхэлж одоо энэ салбарт ажиллаж байна уу? Би одоо сургууль дахаас эхэлж ажиллаж байгаа. Энэ Софтаманд компанид ороод нэг 4 жил болж байгаа. Тэгээд энэ компанид можоо идэх намайг дод чандын жагал сайхан гэдэг. Тий. Ер нь бүр сургууль байхаас гэдэг чи одоо 10 жилээс гэсэн үү? Тий 10 жилээс би нэг бас нэг барилгын туслах хийж эхэлж байсан байхгүй. Тий. Хувийн хүмүүстэй тэгээд одооноос нэг овдын жилийн хүмүүс компаниас ажиллаж эхэлж байгаа. Чи өөрөө можооны мэрэгчлээ юу эсвэл энэ талбар дээр одоо ажиллаж байгаа л өөрөө суралцсан уу? Энэ юу талбар дээр ажиллаж байгаа туслах мослох хийж байгаас бас. Ер нь бас бие даажлал бол одоо бас сургууль төгсөөгүй залуучууд ч гэсэн одоо энэ салбарт бас суралцаад тийм ээ амжилт олох ер нь боломж байгаа юм байна тий. Энэ байгаа л дээ. Энэ өөрөө хичээвэл тэгээд юм хийж суулж болно шүү дээ тий. Чи ер нь цаашдаа одоо юу гэдгийг ингээд илүү сайн энэ практик дадлагаасаа хэвэл инженер энтер болох тийм боломж байд юм байна. Ер нь байдаг гэсэн л дээ. Тэгээд одоо жоохон нэг практикгээ тэгээд нэг жоохон ондын дадлага сургууль мөнгөнд яваа тэгээд болдог л гэсэн л дээ. Одоо та ер нь хэдийг авч юм цалин? Цалин нөө сар 700 авч байгаа. 700 сайн авч шүү дээ. Тийм ээ. Зүгээр. Энэ мөнгөөрөө л ер нь амьдрал ах бол хүрнэ гэсэн. Болгоно. Тий. Ер нь зарим нь одоо ингээд хүмүүс тэгдэг штэ ингээд монгол хүмүүс ингээд ажиллаа муу гэдэг цалингаа авахар алга болдог молдог гэж уудаг мод. Та ер нь өөрөө уудаг уу? Гүг би уудаг. Ер нь залууч тэр ууж. Манайхан ч гайгүй штэ. Тий. Бис уух цагтаа угаал тэгэл идэх цагтаа идэл байж байгаа. Тий. За тэгээд цаашдаа одоо энэ их бүтээн байгуулалтанд оролцож байгаа их ажилч чинь амжилт хүсье. За баярлалаа. Хүн өөрийгөө дайчлан хөгжүүлж, зоригтой амьдрах чадвал юунд хүрч болдгийг тод жишээ энд байна. Монгол залуус одоо Солонгост хараа ажил хийдэг хүнээс ч өндөр цалинтай ажиллаж байгаа бөгөөд Монголын шилдэг барилгачдын нэг болох гэсэн гэгээн хүслээр жигүүрлэн явна. Хамгийн гол нь ирээдүгөө ихтгэл төгс гарч хийж бүтээхийн хязгааргүй хүсэл тэмүүлэлээр жигүүрлэн хоногийн 24 цагт дагдах шихам завгүй яваан тэднийг улам чадaltaй болгоно. Монгол хүн Монголдоо сайхан амьдрах сайхан цагийг залуус бид өөрсдийн ухаанаар зогслох учиртай. Залуус бид Монгол орноо цэцгэлүүлэн хөгжүүлэх үүсэлд хинээс ч илүү хувь нэмрээ оруулан ажиллаж амьдарч чаднаа. За одоо бид нэр сая барилгын талбар дээрээс одоо энэ амралтын өрөөн дээр орж ирчээ. Тэгээд залуучууд маань түр анги амс хийгээд сайн энтрээ уугаад байж байна. Ер нь залуучууд одоо энэ
өөрсдийнхөө хийж байгаа ажил тийм ээ. Одоо заримдаа манай залуучуудыг бас хүмүүс юу гэдгийг жоон шүүмжлээд байдаг шүү дээ тийм ээ. Одоо юу гэдгийг муу залхуу байдаг чинь энийг одоо ярихгүй болтол залуучууд маань илүү одоо идэвхтэй хүмүүс бид нарыг шүүмжлэхгүй болтол ер нь ажлыг гэвэл залуучууд маань юун дээр анхааруул зүгээр гэж боддог вэ таны хувьд? Өөрөө өөрийнхөө итгэхтэй л анхаарах хэрэгтэй гэж боддог шүү дээ. Тэ. Өөрснөө сайхан итгэхтэй ажиллаад байвал тэгээд ажил нь урагшаа явна. Ордон шалангуй ажиллаа юм тэгэл. Өөрхөө ахтаа гэж боддог юм да. Хүсэл мөрөөдлөөс хаваалцахгүй юу да? Сургуулаад ирнэ сайн төгсөд ивэл хүнээс доогуур амьдрахгүй. Тэгжлээ амьдрахын төлөө үз. За таны Их орондоо хийж бүтээхин төлөө улам нүр их хөдөлмөрч нэг өөрсдөө их орондоо сайн сайхан амьдрахын төлөө зоригтоод явдаг та. за таны хувьд Би одоо хөдөөнөөс одоо юугаад орж ирээд энэ компанид одоо сар гарan ажиллаж байна. Тэгээд хоёр хүн эмэгтэй ажилчинтай. Тэгээд энэ компанид оруулсан бүх захирал, инженер энэ компанид ажиллаж байгаа нийт ажилчдаа баярлалаа. Тэгээд би бол ирээдүйд одоо 3 хүүхэдтэй болохоор ирээдүйд сайн сайхан амьдарч тэгээ хүнээс дор амьдрахгүй сайхан амьдрахаас ингэж боддог. Миний хувьд яхаас сайн сайхан амьдрахын төлөө явж. Авгаа хөвгттэй би. Одоо өшөөч хөвгттэй болох нь эх орныхаа хөвгтөд дэвшилт хувь нэмрээр оруулна. Тэгээд Монголын залуучууд сайн сайхан амьдрахын төлөө хамтдаа л гэж хэллээ. за бид хийж чаддаг болон энэ удаагийнхаа дугаараараа барилгын салбарт одоо хийж бүтээж байгаа бүтээн байгуулалтанд оролцож байгаа залуучдын тухай хүргэлээ. Үнэхээр Монгол залуучууд дэлхийн одоо ямар ч мэрэгчлэлтэй инженероос дутахгүй хийж бүтээж чадж байна гэдгийг үзэгч залуучууд та бүхэндээ хүргэлээ. Тэгээд үнэхээр Монгол залуучуудаараа бид хүн бахархаж байна. Хийж бүтээж залуучуудаараа үнэхээр одоо бахархаас ч өөр яах вэ тийм ээ. Тэгээд Монгол залуучууд үнэхээр хийж бүтээж байгаа гэдэг нь бидний нүдэн дээр харагдаж байгаа хаа. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Монгол залуучууд улам их хийж бүтээх болтугай гэж өрөөж байна. Их бүтээн байгуулалтыг залуус манлайлан оролцож өөрсдийн гараар улс орноо хувь тавилан бүтээн босгож байна. Бурхан хүнийг бүтээж бусдыг нь барилгачд бүтээдэг. Монгол залуучууд хийж чадна.